эсхий түүрхтэн үзүүлж байна. Сайн байцгаана уу хүүхдүүд. За, ямар хөөрхөн гүнжрүүд хаанаасаа гараад ирвэ. Ямар гоё явцтай. За. Сураг тарган сайхан үйлжиж байна уу? Сайхан. Эрдэнэ номын үйл нариун байна уу? За. Ямар гоё хувцастай. Аав ээжийн хөөрхөн гүнжүүд ээж одоо. За, та хэдээс хамтлагийн ахлагч нь байгаа юу? Би. Оо, чи хамтлагийн ахлагч юм уу? Танаа чинь хэдэн гишүүн? 10 юм уу те? Сая ямар бүжиг явсан? Савардан би. За, энэ бүжиг нь юуг үгэлдэг? Монгол одоо өөл биелгээ байна те? Монголчууд дээр үесээ одоо бидний те өвөг дээдсүүд маань энэ дуу хөгжим бие биелгээндээ нөгөө Монгол ахуй өвс соёл те хүүхдүүхээ бүгдийн сайхан биелгээнд оруулж ирсэн байдаг те язгуур урлагдаг та тийм хүүхдүүд те тэндээ ингээд нөө сүүгээ өргөж байгаа тэгээд одоо нэ тариа будаага хийж байгаа те тэр ахуй тэр соёл бүх үе боломжтуудаа энэ сайхан дуу хөгжим бие биелгээндээ одоо оруулж хадгалж бас ирсэн юутай байдаг тийм үү бүжиглэх дуртай юу? Зөв. Та нар бүгдөө одоо ингээд нэг хамтлаг уу? Хамгийн бага нь одоо хэн бэ? Хэдэн настай? Том болоод ямар мэргэжлтэй хүн болох вэ? За.
За энийг бариад ингээд яриад байх нь за. За том болоод ямар мэргэжтэй болох юм? Балетын багш. Балетын багш болох уу? Яагаад энэ мэргэжлийг сонгосон юм? Багаасаа балет бүжгэлдэг байсан. Оо багасаа юу? Одоо хэд настай вэ? 7. 7 настай. Багасаа хэдэн настайгаас бүжгэлсэн юм? 5. Оо 5 настайгаасаа тий? Оо багасаа. Аав ээж нь одоо тийм бүжигч юм байна уу? Яагаад энэ мэргэжлийг сонгосон? Юуных гоё? Эргэлтэн. Эргэлтэн тий? Эргэлтэн нугарна гэл тий? Тэр бүр их гоё тий? За том мондөг тавэлэтсэн бүжигч юм болоорой заа юу? За. Арамаа гэдэг би 3-ын Б анги сурдаг. Оо 3-ын Б анги. Хэдэн настай вэ? 8 настай. 8 настай. За том болоод ямар мэргэжлтэй болох вэ? Би том болоод мейкапчин болно. Оо тийм үү. Энэ мэргэжлээ юу нэх гоё санагдах вэ? Өөрийгөө хөгжүүлэх нь гоё санагдсан. Өөрийгөө гоё хөгжүүлж явах нь гоё санагдсан тий. Өөрийгөө гоё хөгжүүлээд дараа нь яг тий. Улс их орондоо ихийг одоо харуулсан, бүтээсэн тийм ээ. За. Саяны бүжиг одоо тэн дээр ямар утга агуулга ордог вэ? Монгол ахуй одоо өв соёлоос харуулдаг тийм. Гоё юм бүжиг тийм. Гоё. Та нар ингээд наадам энэ вирус дээр бүжгэлдэг үү? Бүжгэлдэг. Бүжгэлдэг үү тийм? Сумынхаа зүүнжил дээр бүжгэлсэн үү? Бүжгэлсэн. Бүгдөө. Гоё байсан уу? Яа, мөр өнтрөөдгөө. Хөдөө гарах уу? Би хөдөө гардаг. Гэхдээ би мөр шатадгүй. Хөдөө очих гоё юу? Гоё. Хөдөө юу нэг гоё гэдэг үү? Мөр өнх. Мөр хург шиг явна те? Агаар нь гоё те? Намайг Оронгоо гэдэг би 4-ийн анги сурдаг. Оо. Хэдэн настай? 9. 9 настай. Оронгоо. За том болоод ямар мэргэжлтэй болох? Эмч. Эмч. Оо, эмч болсон мэргэжл бас их сайн те? Эмч мэргэжлээ одоо юу нэг болж байгаа юм бэ? Эмч хүн болохоор хүнчлэх цагаан гартай хүн гэж. Хүн болгоны гоё ингээд эмчлээ. Хүн болгоны гоё эрүүл байдлын тулд эмч хүн байх. Тийм үү? Тийм. Аав ээж нь эмч үү? Гү. За. Чи энэ Монголынхаа юугаар гоё бахарж явдаг вэ? Мөр мал, их тал мал. Мөр мал те, мөр малын дагаад Монголын маш том соёл руу явж идэг. Тийм үү те? Тэгээд бид нэр өв соёлоо Дээд. аваад дээд явуулсан. Тийм үү? Тийм. Одоо Монголын бүх өв соёлуудыг одоо энэ бяцхан хөөрхөн дүүн юм. Та бүгд нь одоо дээж харуулж таниулж одоо явах юм шүү. Ахын дүүнэрээр бахархч. Баярлалаа. Чи хөдөө очиод урд дэдэг цагаал айлтаа гэж тоглодог. Урд дэдэг цагаал айлтаа гэж тоглодог. Урд байдаг сахарт айлахаар орд юм уу? Айл хийсэл яваад байт юм уу? Сахарт айлуудаа байх гоё тийм ээ. Нэгнийхээр орж гар тоглоно. Цэвэр агаад тийм үү? Яа за. Намайг боёо шиг гэдэг гөрви анги. Оо. Хэдэн настай? 8 настай. Чи хэдэн настайгаас бүжгэл сурсан бэ? 4 настайгаас. 4 настайгаас юу? Мондөг. Том болоод ямар мэргэжтэй юм болох юм? Цэцэрлэгийн багш. Цэцэрлэгийн багш уу? Цэцэрлэгийн багш их бас их мондөг те. Бүх хүүхдүүдтэй одоо дуу зааж өгдөг. Өөр юу заадаг вэ? Бүжиг зааж өгдөг. Бүжиг зааж өгдөг те. Айгүй олон зүйлийг заадаг те. Аав ээжийн орно. Аав ээж болж явдаг те. Бүх Монголын хүүхдүүд бүгдөө л цэцэрлэгийн багштай байсан хүүхдүүд те. Бүгдөө цэцэрлэгийн багштай байсан хүмүүс те. Тийм. За ингээд цэцэрлэгийн бүх багш нартай хэдүүлээ эрүүл их сайн сайхныг үсэж хэдүүл даалгавар тааш тэхүү. Багш нартай хайртай юу? Хайртай. Монголын бүх цэцэрлэгийн багш нартай хайж байгаа. Яа. Танай хамтлагийн одоо
баг нь болохоор чи те. Хамтлагийн ахлагч нь болохоор Бид хоёр нэний багт бид хоёр. хамтлагийн ахлагч нь уу? Баг нь уу? Аха. Аль. Эсвэл бид гурав. Та гурав хамгийн баг нь. Нэг анги. Нэг анги юм уу? Зүг. Ахын доор болохоор чи хамтлагийн ахлагч юм те. Хамт баг байх юмыг бас заах бодлоо те. Тий. Бага одоо гой бүгдөө жигд гой хувцас өмсөй тийм ээ. Хамтын гой сэтгэлдээ бас нэгтгэдэг тийм үү? Тий. За. Том болоод ямар бичлэгтэй юм бол? Бүжгийн багш. Бүжгийн багшаа мондөг. Аав ээж нь бүжгэл. Үгүй. Чи энэ мэрэгчлийг яагаад сонгосон юм? Хүүхдүүдэд бүжиг зааж өгнө. Хүүхдүүд бүжиг зааж байна. Ямар бүжиг заах юм? Монгол ардын бүжиг. Монгол ардын бүжгээ заана тий. Монгол ардын бүжгээ хүүхдүүдэд зааж өгнө. Ийм мондөг багш болох юм байна шүү дээ. Тийм үү? За мондөг байна. За баяр үргээ аханд байна. Монголын ирээдүйн энэ хөөрхөн бяцхан үргэлж байдаг. Монголын энэ сайхан бахархал болсон соёлоо бүх түүхээ язгуурлаа. За авч тээж явж байгаа. Үнэтэй баярлж байна. За ингээд үүлэн будааны жигмэг гээд гоё авдалтай байгаа. За эдний хамт олонны ах иш нараас нь ингээд дүүнэртээ өгч байна. За. Зааш нэгээд дамжуулаад өгөх та. За нэг. Монголынхаа сайхан өв соёл ардын язгуурлаа сайхан авч яваа. Ирээдүйн Монголын сайхан гэгэн төрх болсон хөөрхөн дүүнэртээ өг яах юм. Зааш нь дамжуулаад өгөх та. За үүлэн будааны хажимгийн хамт олонд баярлалаа. Тэм хүүхдүүд. За.
ныбытна датна шо сэтгэлийн амарга 호기 한 아야 나나 쇼에 나나 배우체 قدخنا 나야 나나 쇼에 쇼체 허르그네 나야 나나 쇼에
тоглодог.